За сайн байцгаана. сайн уушаа. Бид ирсэн бай. 25-аас 23 хоёр хүүхэд яасан бэ? Хоёр шүлэг. За хичээлдээ бүгдээрээ энэтэй орцгоё багш мөрөлж байна. За бүгдээ бэлтгэв. Анхаараа. За өмнө хичээлээс санацгаая. Өмнө хичээлээр бид нэр сонгуул төлөвлөлийн ардчилтны үндэс гэсэн хичээлийг үзсэн байгаа. За тэгвэл энэ дараах асуултыг хариулцгаая. За нэгдүгээр нь юу гэж байна? Сонгуул гэж юу вэ? За сонгуул гэж юу юм бол за амар төвшөө. Сонгуул гэдэг нь санд хураад явуулах зарчмаар төрийн эрхийг барих хүмүүсийг сонгох юм. За төрийн эрх барих хүмүүсийг сонгохыг сонгуул гэж нэрлэдэг байна. За яг нь болно. Сонгуулиуд нь болохоор ард түмэн өөрсдөө төрөө сонгох боломжтой. За ард түмэн сонгуул төрөө сонгохыг сонгуул гэж нэрлэдэг байна тий. За тэгвэл хоёрт нь сонгогч ч хэнийг хэлэх вэ? За тэгээд сонгогч нь болохоор ард ирэх. За сонгогч нь ард сонгогч нь болохоор дэвшигчний сонгогч хэлэх юм тий. За тэгвэл бид нар урдны хичээлээр нэг бэлтгэн сонгуул явуулсан байгаа. Ямар сонгуулийг явууллаа? За тэгвэл Монгол хэдэн нас хүрсэн иргэн сонгуульд саналаа өгөх юм бэ? Нас хүрсэн өөрөөр чадамжтай гэдэг байна тий. За тэгвэл эргэцэн чадамжгүй хүн гэж юм бэ? Айчнууч байгаа сэтгэцээ. Хоёроо ярьж байгаа хүмүүсийг эргэцэн чадамжгүй хүмүүс гэж нэрлэдэг. За ямар шалгуурыг хангасан иргэн сонгох хэрэгтэй. За хэлээрэй. Жайд нэлхан. За энэ за их орондоо ураас дэш ажилласан. За насны үед юу вэ? 45. Усыг хүрд 25 нас. Усыг хүрд 25 настай мөн их зүйн чадамжтай тийм Монгол улсад хэдэн жил амьдсан гинэ? Арай 3 жил 4 жилийн хугацаанд амьдсан. Их зүйн чадамжтай нэг хэлдэг байна гэж байна. За тэгвэл одоо хэдүүлээ дараагийн асуултаа оръё. Үнэн бодол хэмээх асуулт авсан. За эхний асуулт. Иргэд зөвхөн нэг төвшигчдийн төлөө саналаа өгөх. Бодлоо гэж бодож байна. За бүгдээ бодлоо гэж бодож байна. бодлоо. За нэг баг. Иргэд зөвхөн улс төрийн намуудын төлөө саналаа өгдөг. За үнэн бах уу? Яагаад? За дараагийнх нь иргэд улс төрийн намууд болон нийт дэвшигчдийн төлөө саналаа өгдөг. За зөв зарим алин зөв гэж бодож байна. Зөв гэж бодож байна. За тэгвэл альбаа сонгуул маань өөрийн гэсэн тогтолцоогоор сонгуул маань явагддаг юм тийм. Тэгвэл бид нар өнөөдрийн үзэх хичээл маань сонгуулийн тогтолцооны онцлог гэдэг хичээл үзэх нэ. За үзэх хичээл юм тийм. Хичээлийнхаа сонгуулийн тогтолцооны онцлог. Одны хичээлээр бид нар сонгууль төлөөллийн ардчилтны үндэс гэдэг хичээл үзсэн бол одоо сонгуулийн тогтолцооны онцлог гэдэг хичээл үзсэн юм тийм. За сонгуулийн тогтолцоо дараах байдлаар хэлдэг байна. Дээд бод. За бид нар өнөөдрийн хичээлээр дээдлэг олонхын тогтолцоо гэж юу юм бэ? Ямар тогтолцоо хэлдэг вэ? Хувь интересийн тогтолцоо гэж юу юм бэ гэдгийг үзнэ. За дараагийн хичээлд холимог тогтолцооны талаар үзэх юм. За одоо бүгдээ тогтолцоо хараарай. За дэлгэцэндээ ямар зураг вэ? Ерөнхийлөгчийн зураг байна. За нийтлээ дараарай. Лаци баг. За одоо багш нь
Энд хоёр хүүхдийг нэр дуудаж гаргаж ирнэ. За хатан баяр. Амар тушаа байна. За энд амар тушаа. За тэгэхээр хатан баяр. Одоо ангийнхаа хүүхдүүдээс 8 хүүхдийг дуудаад байна. 8 хүүхдтэй. Зам тушны хүүхдүүд мөх золбоо. За хамаа дахиад 5 хүүхд. Одоо Солонгоо нэмдэл. Нэмдэл. за хамаа тушны дахиад. Эднээс нь. Айдна. За бүсгүй хүүхдүүд хийшээ гараа. Одоо хоёр бүлэг зогсож байна тийм. За ангилт маань 3. За ангилт маань одоо ангийн дийлх хүүхдүүд зогсож байна. За тэгэхээр өнөөдрийн одоо юу хийх вэ гэхээр бяцхан хэмжээний сонгуулийг явуулах юм. За би дэлгэцээр ерөнхийлөгчийн төлөв үзүүлсэн тийм. Тэгэхээр ерөнхийлөгчийн сонгуул явуулах гэж байна. За энэ бол юу байх нь? Нэр дэвшигч. За энд юу байх нь? Сонгуул хүүхдүүд байх нь тийм. За бүгдээрээ суугаад гэрийн даалгавраа шалгах юм. За би гэрийн даалгавраа явуулаа. Мөрөө. Бүгд ямар мөрөө хийж за сайн бүгдээрээ сайн мөрөө өгөхөд ээжсэн байна те. За нэр дэвшиж байгаа 3 хүүхдийг юм лээ. За мөх цолбоо 3 наашаа энэ дээр гараад. За бусд нь ханаа одоо юунуудаа байлгаж хийсэн мөрөө өгөхөдөө ханаа байлгаж. Айн гурван суугч маань юу хийх вэ гэхээр одоо та нарт хуулах сурталчилгаа сонгуульд оролцох юм шүү дээ. За ерөнхийлөгчийн сонгуулийг бид нөр өөрсдийнхөө төвшөнд явуулж байгаа. Эдгээр гурван суугч маань хуулах сурталчилгаа одоо энэ гарч ирээ. Яг ерөнхийлөгч болох нэг дэвшиж байгаа мөрөөр өгнөс. Зааны 2 минут болсон би 2 минут явсан. Одоо ганц жижигээр ярих юм шүү дээ. За бусад хүүхдүүд маань сонгуулийн тогтолцоо гэсэн сэдвээр гарган 110 цагаар болсон байна. 110 цагаар сонгуулийн тогтолцоо гэсэн сэдвээр гаргаад сонгуулийн тогтолцоо гэж юу вэ гэдэг асуултанд бид дээр хариулж чирээ. Сонгуулийн тогтолцоо гэж юу вэ? Сонгуулийн болж бид дээр хариулж өгчих юм. сонгуулийн тогтолцоо гэж юу вэ? За намаас хараад бид дээр сонгуулийн тогтолцоо гэж юу вэ гэдэг асуултанд хариулах юм байна.
За би та бас урд хүүхдээ авсан байгуулсан даргын сонгуулийг өмнөх хичээл дээр хийж ирсэн болохоор бас ашигтай гэж бодож байна. Тэгээд сонгогчд болохоор сонсоод саналаа өгөх юм тийм. За юу өмнө та ерсэн та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Тэгээд энэ өөрийгөө танилцуулж намайг цагаан бүгийн амар төвшин гэдэг. Би 2015 он Орхон аймгийн 12 жилийн 2 дугаар сургуулийг дүүргэсэн. Тэгээ 2021 он Харвардын их сургуулийг улс төрч хууч мэргэжлээр төгссөн байна. Би өөрөө Англи, Орос, Франц хэлтэй. Тэгээд өнөөдрийн нэр ерөнхийлөгчийн сонгуульд Монгол Ардын намаас нэр дэвшиж байна. За тэгээд та нар хэрвээ надад итгэл хөвгөл гэж энэ сонгуульд ялалт өгөх юм бол би ажиллах 4 жилийн хугацаанд дараах ажлуудыг хийх хэлхий амж байна. Энэ ажлууд бол би энэ ард иргэдийнхээ санаа бодлыг сонсож улам ойр ажиллана. Тэгээд жижиг дунд үйл төрлийг дэмжин ядууралтай тууштай хэмжсэн байна. Өнөөдрийн нийгэм маань ядуурал маш их байгаа учраас би ядууралтай тууштай хэмжлээ. Тэгээд авилга, хэд, хахуул, төрийн хүн сурталтай хэмжсэн. Хахуул хувь зөрчигчдтэй хөрөнгө чинээ, нам, улс төр, танил тал харгалзахгүй ижил тэгш хариуцлага тооцноо. Тэгээд оюутанд сар бүр олгодог 70,000 төгрөгийг дүнгийн хязгаарлалтгүй 100,000 төгрөг болгоно гэдгийг амж байна. Тэгээд Улаанбаатар хотын төвөдрөлийг бууруулж аймгийн төв, дархан, Эрдэнэт зэрэг хотыг хөгжүүлнэ. Амьдралын баталгаачих түвшнээс доогуур амьдралтай иргэдэд нэг удаа уцтгой тусламж болгон 2 сая төгрөг олгоно гэдгийг амж байна. За ингээд хамгийн та бүхэндээ ихэд зөв сонголт бол зөв ирээдүй байдаг юм шүү гэж хэлмээр байна. Та бүхэнд өнөөдөр мэдээг хүргэе. Би болохоор ардчсан намаас нэр дэвшиж байгаа. Шаданбаатар хэлний хүмүүс байна. Миний би 1998 оны 12 сарын 4-ний өдөр Эрдэнэт хотын Дөрөв тэмдэг Дүмэнгийн Шаданбаатарын баг хуваалт мэгсэн. Тэгээд 2 дугаар сургуулийг би Орхон аймгийн 2 дугаар сургуулийг би онц төлөд өгч 2 дахь сургуулийн сэтгүүл зай ангид суралцсан байгаа. Тэгээ мөн 2021 онд Оксфорд их сургууль эдийн засаг хойш мэдлэлээр суралцж онц төлөд өгсөн байгаа. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшилтэй дээр мөрөөр хэлдэг. Би оюутнуудыг сургуулиуд төгсөөд ажлын байраар гаргах боломжийг нэмэгдүүлнэ. 21 аймгийг хавсан метроны зам барина. 21 аймагт хотын зам барина. Мөн хүүхэд бүрийг төрөөс хамгаалж дэмжинэ. 40,000 ай хөтөлбөрийг хэрэгжүүлж үндэсний үйлдвэрлэлийг дэмжинэ. Улс орны ирээдүй болсон хүүхдүүдийн боловсрол анхаарна. Мөн дотооддоо их сургууль байгуулж өндөр мэргэжлийн сургалт явуулна. Авилгагүй нийгмийг үүсгэн байгуулна. Дотооддоо машин техникийн технологиг хөгжүүлж улс орны жишг, дэлхийн техникийн жишг хүргэнэ. Ирээдүйд чиглэгдсэн эрүүл аюулгүй орчныг бүрдүүлж улс орноо ногоон хот болгоно. Мөн гадаадын орнууд руу визүүд зорчих гэсэн мөрөөр төлөв зөвшөөрлөө. Би ерөнхийдөө бодох юм бол улс орныг шударга, энерги, хөгжингүй зөв орн болж хөгжүүлнэ. Миний баримтлах зарчим болохоор цаг хугацаа болон мэдлэг боловсрол багтаамжтай ирээдүй бат бөх нийгэм гэснээр. Тэгээд та бүхэндээ хандаж ирэхэд энэ бүх хөтөлбөрөөр биелүүлж Монгол орныг эдийн засгийн хөгжлийн төв болгоход та бүхэн хуулийн нөр оруулж сонголтоо зөв хийгээрэй. Монголын ардчсан намаас нэр дэвшиж мөнгө цолгоо гэдэг. Миний би 1997 онд Булган аймагт төрсөн. 2015 онд 2 дугаар сургуулийг ээлжлэлтэд төгссөн. 2019 оныг Харвардыг, 2024 оныг Оксфордыг улс төрч хууч мэргэжлээр төгссөн.
Англи, Хятад, Орос, Испани хэлээр ярьдаг. Би 2028 онд улсын хурлын дэвшиж улсын хурлын гишүүн болсон. Улсын хурлын гишүүн болсноор надад их зүйлийг хийсэн. Түүний жишээ нь гэвэл хүүхдүүдэд тоглоомын талбай, бохшиг буур, амралтын газар барьж, авилгыг намдаах гэх мэт олон зүйлийг хийсэн. Миний бие ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлөх мөрийн хөтөлбөрийн баг зэрэг танилцуулаад ард иргэдийн чөлөөтэй эндрийг байгуулах, ерөнхий боловсрол сургуулиудыг олон улсын хэмжээний стандартад нийцүүлж лаборатори болгох, цэргийн хүч батлан хамгаалах ямыг сайжруулах, олон улсын стандартад нийцсэн олон цэнгэлдэг парк байгуулах, Монгол улсын бахархал болсон уус хайрхан хайрлах хамгаалах, зөвшөөрөл үйл ажиллагаа явуулж байгаа алтны ор газрыг хаах, үйл ажиллагааг зогсоох, амтдыг хамгаалж тооцоогоог нь өсгөх, Монгол улсыг импортлдог ус, экспортын ус болгох амлаж байна. Гадны улсуудаас хараад байдлыг хадах, авилга ядууртай хамцуу шавлын төвчөө амлаж байна. Ардчилсан төвтэй, ард иргэдийн төвтэй, авилгагүй улсаар аз жаргалтай эх орны төлөө хацтаа, аль амьдралын төлөө хацтаа. Одоо нийт дэвшиж маань хурцтай хийлээ. За тэгэхээр таахгүй одоо сонгуул өгөх нь. За бүгдээрээ сонгуулаа өгөх нь. За сонгуулийн хамгийн урдсан уран чимэг баян цуцгаар уран чимэг хараа. За урдын хичээлдэр ч гэсэн та нар хүүхдийн оролцооны байгууллагыг сонгож ирсэн болохоор сонгуулийг одоо энэ гурван гишүүний сурталчилгааг сонссон учраас сонгуулаа өгөх нь тий. За энэний арга гарч ирээд сонгуулаа цугаад өгөөд гараа. Энэ гурван нэг төвшөлтийн төлөө. За тэгэхээр өнөөдрийн ерөнхий гишүүн болох нь үгтэй. Хэдүүлээ хацгаая. За, хаалгаар гараад ирсэн. Сонгуул өгсөн хүмүүс хаалгаар гараад ирсэн. Замана гурван нэг шилжчихсэн. Яг хантаа үнэ. Гурван нэг шилжчихсэн таарч байна. За гурван нэг дэвших саналаа өгөөд буцаад суудалтай байж байна. Дараараа фотосоо тавьсан. Одоо сонгуулаа. Хамтлаг цаавна. Хамтлаг би орон чимэгтэй хамтраа. Өгийн самтай ажилласан самбараа хаад. Дүн гарна уу? гэж үзчихэ. За тэр хооронд за энэ самтыг хаад. Тэр хооронд за үлдсэн хүүхдүүд хэлсэн. Анаалаа амгуулъя. За тэгэхээр хэлсэн
А болон Б бүслэгтийн аль нь энгийн олонхын аль нь хатсангүй олонхын жишээ бүхэл зингийн олонд нөх гэсэн даалгавар байна. За тэгвэл бүгдээр нь гэж урд ажлын утсаа. Ажлын утснуудаа дээш нь харуулаарай. Бүгдээр ажлын утснуудаа дээш нь харуулаарай. Ажлын утснуудаа дээш нь харуулаад ажлын утас нэгдүгээр дасгал маань энэ гэлцсэнээр гарч байгаа дасгал байна. За энэхүү дасгалыг ажиллана. За энэхүү дасгал маань сонгуулийн тогтолцооны онцлог гэсэн сэдвийн хүрээнд байгаа юм тий. За аль нь одоо энгийн олонхын аль нь хатсангүй олонхын жишээ олохыг доор нөхөж бичих юм. За намнаас харж байгаа дуушиж үзэж байгаа нөхөж бичээрэй. За хугацаа 2 минут шүү. За энэ дасгалыг хугацаа 2 минут. Онцон машаа. Нэгдүгээр дасгалаар ажиллаж байна. За бүгдээр нэгдүгээр дасгалаар ажиллана. За тэгээд яагаад ингэж тайлбар хийхээс болж байгаа юм бэ? Тэгээ ороод ирсэн бол яагаад харцсангүй болов те? Яагаад энгийн олох юм гэдгийг тайлбарлах юм шиг. Тайлбарлах хэрэгтэй юм шиг. За бүгдээ өөрөөр гарч ирж байна. Бүгдээ өөрөөр. За сонгуулийн өнөөдрийн өөрсдийнхээ түвшинд явуулж байгаа ерөнхийлөгчийн сонгуулийн маань дүн гарсан байна. За дүнг самбал дээр уран чиг танилцуулж байна. Эрдэнэ болгон амар түвшин мөнх зулж болсон. За сонгуулийн дүнг нэгтгэх гэсэн байна. За бүгдээ хамгаалаа цаа. За хий явсан бай. Хий авч байсан. Мөнх толгой 14 сурагчийн санал аваад за 60 урьдтайгаар буюу за өнөөдрийн өөрсдийн түвшиндээ захиалсан одоо ерөнхийлөгчийн сонгуул явсан байна. За мөчтөд бүгдээ баяр. Эрдэнэ болгон 4 урьдтайсан. За ашигын үндэсний нэгдүгээр хэсгийн бүгдээрээ ажиллацгаасан байгаа. За энэ А болон Б үсгийг өгсөн байна. А бүснэгт баг доорч Эрдэнэ гэсэн 3 сонгуульд нэр дэвшээ сонгуульд ядаа. За хий яасан байна. Эрдэнэ яасан байна тийм. За Б үсгэгт бат доорч энэ 3 нэр дэвшээ бат яасан. За бат яасан байна. За А бүснэгт аль Энгийн одоо. За яагаад гэдгийг тайлбар хийх юм байна уу? Бэ. За тайлбарлаа. Юу болохоор нэр санагдсан хүмүүсийнхэнтэй ойролцоо байгаа болохоор энгийн. Энгийн. Багсруутай гэсэн. За биш. Тэгээ ихний Аа үсгэлтээр болохоор чи энгийн болох биш хайцангуй болов. За. Яагаад гэж байгаа юм бэ гэхээр
эхнэр дээр нь болохоор энгийн олох гэж авч үзэх юм бол энгийн олох маань өөрөө 50 дээр нэмэх нэг санал буюу 50%-аас дээш байж иж яалт байгуулдаг байна. Тэгээд аав ус нэртээр нь болохоор эрдэнд яалт байгуулсан хэдиж нийт сонгогчийн 50%-аас дээш энэ аваагүй байгаа учраас энэ хайцангуй олох буюу аль илүү санал авсан л ярьж байгаа гэж байна. Б ус нэрт нь харин энгийн олох буюу бат 60% санал 60 хүний санал авснараа 50%-аас дээш гарсан болохоор энийг энгийн олох гэж. За санал чинь аа. За тэгэхээр яадаг байна вэ? За энэ дээр яаж багтав? Энийг энгийн олох гэж үзчихье тий. Энгийн олохын санал яадаг байна вэ? 50%. Дээш байх юм бол энгийн олох. 50%-аас дээш хувь санал авах юм бол энгийн олох гэх болдог байна шүү дээ тий. За харин дараагийнх нь аав үснэгт нь яадаг байна? Ялсан боловч 50%-аас баг. За зүгээр сонгуулийн тий хайцангуй олохын саналаар явуулаад тий аль нэг илүү санал авсан нь гарч ивэл яах нь вэ? Ямар хайцангуй олохын тогтолцоо олдог байх нь. За энэ хүү тогтолцоо маань хоёр тогтолцоо маань нийлээд ямар тогтолцоо гэж байна? Дээд тогтолцоо 2 хувилбар авах юм шүү дээ тий. За тэгвэл одоо бүгдээрээ ажлын уудсныхаа хоёр дахь дасгалыг ажиллая. За хоёр дахь дасгалыг ажиллахдаа багш нэг жишээ харуулъя. За энд хэдэн таараг байна? 5. Сонгогчийн тоон 20 төгсгөлд 500. За тэгэхээр А намын төлөө яасан байх нь? 60 хүн. Бүх таарагт 60 хүн саналаа өгөө. Б намын төлөө тэгээ саналаа өгсөн. За доотлыг нь уншиж үзье. 5 таараг байна. А намын төлөө 60 сонгогч, Б намын төлөө 40 сонгогч санал өгчээ. Харин сонгуулийн дүн хувь тэмцэл зарчмаар гаргавал А нам 60% санал авч парламентын 5 судлалын 3-ыг Б нам 40% санал авч парламентын энэ 5 судлалын 2-ыг авчээ. За яасан бах нь? Хувь тэмцэлсэн бах нь шүү дээ. За жишээлбэл энэ 60-40 байгаа учраас 60% санал авсан нь хэдэн судал авсан бах нь? 3. Нэг судлаар илүү. За 40 нам 40% санал авсан учраас 2. Парламент хэдэн судлыг авч байна? 2 судлыг авч байна. За энэ нь болохоор хувь тэмцэлсэн байдлаар явагдаж байна. За хувь тэмцэлсэн байдлаар явагдаж байна. За тэгвэл үүнийг хувь тэмцэлсэн тогтолцоо гэж нэрлэдэг байна тий. За тэгвэл энэ бодлогыг бодоорой. Хувь тэмцэлсэн байдлаар суудлах хэрхэн хуваарлаж болох вэ? Хувь тэмцэлсэн байдлаар суудлах хэрхэн хуваарлаж болох вэ? Ажлын уудсны 2 дугаар дасгалыг бодож үзээд хариу нь гаргаарай. Хоёр тэмцэлсэн байдлаар суудлыг хэрхэн вэ? За 2 минут тавьцгаа хэлье. Одоо бүгдээрээ дууссан бол за яаж гаргасан? Бодлогын хариу хэлэхгүй. Яаж хэлэхгүй? За хэлсэн чи хэлэхгүй. Нээлэгч. За хэлээ. Сонгогчийн санаалаар 100 гэдэг энэ санаа 400 байна. Тэгээд А нам Б нам хоёр хооронд нэгнээр 200 болоод тэгээд 50 нам юм. А намын хэлдэг юм. А намынхын дүнд хэд тасаа? Б
нам хэлсэн. За энийг аюулгүй эсвэл хот тэнцүүлэн гэхээр дөрөв судалгаа. За хот тэнцүүлээ хуваагаарай. Хот тэнцүүлээ тий. За тэгвэл энийг маань хот тэнцүүлсэн тогтолцоож нэлдэг байна. Хот тэнцүүлсэн тогтолцоо гэж нэлдэг байна. За ажлын утасныхаа 6 дахь хэсгийг бүгдээр ажиллацгаая. Ажлын утасныхаа 6 дахь хэсгийг ажиллацгаая. Ажлын утасны 6 дахь хэсэг маань юу вэ гэхээр дийлэх асуултын болон хувь тэнцвэрсэн тогтолцооны давуу болон сул талуудыг тодорхойлно. За давуу талууд нь юу ах вэ? Ном дээрээс авч уншиж байгаа тодорхойлно шүү дээ. Сул тал нь юу ах вэ? Тодорхойлох нэ. За 3 минут хугацаа. Дээр ажиллаарай. цаг боллоо. За хэлэх болгохын тогтцоо хол тэнцвэрийн тогтцоо бол давуу болон сул талуудын үгээр ярилцъя гэх. За хэлэх болгохын тогтцооны давуу тал нь юу вэ? Дангаар засгийн газар байгуулах болно. За дангаар засгийн газар байгуулах боломжтой юм байна. Заавал давуу тал энэ багшаа засгийн газар тогтвортой болох. За засгийн газар тогтвортой байх байна. Өөр давуу тал байна уу? За өсөлтөгчөөсөө илүү санал авсан нь ялдаг байна. За яг нь нөгөө ард түмэн айлыг сонгосон бүгдийг сонгосон болохоор ард түмний хүслээр бүх юм байна. За ард түмний хүслээр бүх юм гардаг байна. За энэ хэлэх болгохын тогтцоо сул тал байна уу? За өчтөр дотор парламентын гишүүн нам хоёрын хооронд хариуцлагын зарчим авдаг. За хариуцлагын зарчим алдагддаг гэж байна. За сонгогдож чадаагүй нэр дэвшигчийн төлөө саналаа өгсөн хэрэг төлөөлөлгүй болсон. За төлөөлөхгүй оцох магадлалтай байна тийм. За 50 дээр нэмбэнийг болоогүй тохиолдолд сонгуул дахин явуулах. За сонгуул дахин явуулах магадлалтай байна. За бүгд хот тэмцүүлсэн тогтцоо. Давуу тал нь байна. За хот тэмцүүлсэн тогтцоо баталгаа бий тэмцүүлэх болно. За суудлаа хуваалах боломж нь байна. За
지금 지직 남아도 지금 발산도 쏟다 봤다. Жижиг намууд толон сууд авах магадгүй. Заавал. За. олон намын тогтолцоо төлөвшгөл нөлөөлдөг. За сул талуудын гаргая. Олон намын тогтолцоо төлөвшгөл нөлөөлдөг байна тий. За сул тал. Олон нам. Сул тал байна. Заавал. Олон нам төрд орж ирснээр төрийн үйл ажиллагаа тогтох бол. За олон нам төрд орж ирснээр төрийн үйл ажиллагаа тогтохгүй байна. За тэгэхээр энэ дээд холбооны тогтолцоо хуулийн тогтолцоонд маань өөрийн гэсэн давуу болсон сул тал байна. Тий. За бид нэр энийг өнөөдөр энэ хичээлээрээ тодорхойлж гаргаж ирсэн. За тэгэхээр одоо ашны хуудасныхаа доотлынхаа энэ зандаар нэрээр хичээл өөрсдөө энэ хичээлийг дүгнээд бас өөрсдийгөө дүгнээд хичээлээ дүгнээд үнэлгээ тэгээс 100% үнэлээ. За тэгээд харан дээр мөрийн хөтөлбөрийн хажуудлын харан дээр авч байхад байгаа. Тэр амжилтыг хичээл байхад заасан биз. амжилттай болсон гэж багш нь дүгнэж байна. За тэгвэл одоо дараагийн багшлалцаа буюу дараагийн асуултанд хариулцгаая. За эргээд зөвхөн нэг дэв шижинлээ саналаа өгөх нь цэг тогтолцоо байна. Дийлэг баг. Нэг дэв шижинлээ саналаа өгөх юм байна шүү дээ. Жишээлбэл бид нар энэ сонголтыг юугаар явуулсан байх нь? Дийлэг болгоны тогтолцоогоор явуулсан. За эргээд зөвхөн улс төрийн амралтын төлөө саналаа өгөх нь хуулийн зүйлсэн байна. За тэгэхээр энэ хоёр зүйлүүдийг одоо ямар нэгэн байдлаар хожоод сонгож явуулж болохоосоо за тэгвэл холимог тогтолцоо бид нар дараагийн хичээл дээр үзэх нэ гэж бодож байна. За бид нар өнөөдрийн хичээл дээр юу мэддэг болов? За өөр юм мэдсэн. За хуулийн төсөл тогтооны бодлогыг бод сурсан байна. За тэгвэл юу чаддаг болсон юм бэ? Чаддаг болсон байна. Өөрийн төвшөнд сонгууль чадахгүй одоо чадсан байна. Тэгэхээр өөрийн төвшөнд бидний одоо зорилго маань юу гэхээр өөрийн төвшөндөө сонгуулийг явуулах. Та нарын сая нэлээд байсан зүйлүүд маань өнөөдрийн бидний хичээлийн зорилго байсан байна гэж байна. За гэрийн даалгавар. Гэрийн даалгавар 119-р хуудасны үйл ажиллагааг ажиллаж байна. Гэрийн даалгавар 119-р хуудасны үйл ажиллагааг ажиллаж байна. За ингээд хичээл идэвхтэй авсан зүйлс авчихлаа баярлалаа.